За өнөөдөр Монгол банкны Монгол улсын бас санхүүгийн системд ажиллаж байсан төрийн албаны бас ариун их туршлагатай ийм хүн наран цаг дарга маань одоо Монгол банкны хөрөнгөлөгчөөр нэр дэвшиж орж ирж байгаад миний хувьд бас дэмжиж байгаагаа бас илэрхийлье. Ингээ Монгол банкны одоо шинэ ажилд очихтой холбоотойгоор бас хэд хэдэн саналыг би бас хэлхийг хүсэж байгаа. Энэ санал дотор бас улсын хурлаа бас хамтарч хийхүүд нилээдгүй бас ажлууд байгаа гэдгийг бас хэлье. Нэгдүгээрт нь энэ Монгол банк бол макро эженсийн тэр дундаа мөнгөний бодлогыг тодорхойлогч байгууллага. Энэний цаана гол нь инфляцийг зорилттой түвшинд байлгах ёстой ийм үүрэгтэй байгууллага байгаа. Өнөөдрийн эженсийн гол асуудал бол инфляц дагсан хүндрэлүүд нийгэмд нилээдгүй байна. Хамгийн гол асуудал байна. Сүүлийн жилүүдийн он дамжсан энэ өндөр инфляц бол иргэдийн цалингийн, тэтгэврийн худалдаа авах чадварыг бууруулсан энэ нэргээд амжиргааны дарамтыг бий болгож байгаа юм. Бизнесийн үйл ажиллагаанд ч гэсэн энергиэд сөргөөр нөлөөлж байгаа. Ингээ улсын хурлаас жил болгоно инфляцийн зөрөлдөд түвшинг баталдаг. Энэ оныхч тэр, эх оныхч тэр 5% голчтой инфляцийн түвшинтэй байна гэдэг. Энийний цаана юу яриад байгаа юм бэ гэхээр зэрэг 5% инфляцтай байж чадах юм бол Монгол банкны бодлогын хүү 6-аас 7% байж чаднаа. Ингэх юм бол арилжааны банкнуудын олгох зээлийн хүү 12% буюу сарын 1% хүүтэй болж одоо бодлого нь зөв болж явах ёстой. Энийг л одоо ард иргэд улсын хурлын гишүүд бол бид хүсэж байгаа. Энийг бас Монгол банкнаас хүлээж байгаа. Ингэж чадах юм бол бид нар бизнес эрхлэлтийг нэмэгдүүлж чадна, ажлын байрыг нэмэгдүүлж чадна, цалингийн хүсэж байгаа өсөлтийг бий болгож чадна. Хамгийн гол нь өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх ийм боломж нь бүрдэх ёстой. Тэгэхээр энэ асуудал дээр та бас хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол банкны хараат бусаар ажиллах зарчмынхаа дагуу Монгол банкны бодлогын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа аливаа шийдвэрт хараат бусаар санал зөвлөмжөө гаргаж улсын хурал засгийн газарт эрүүлж ажиллахыг бас танаас хүсэж байгаамаа. За хоёрдугаарт нь Монгол банк бол мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ одоо хэрэгжүүлэхээсээ гадна банкны салбарыг зохицуулагч байгууллага байдаг. Өнөөдөр Монгол арилжааны банкуудтай холбоотой зөндөө асуудлууд яригддаг. Татан төвлөрүүлсэн их усруудыг буцааж өгөхгүй байгаатай холбоотой асуудлаас эхсүүлэл банкны эзэдийн давхар бизнес зарим одоо харилцагчийнхаа бизнесийг булааж авсантай холбоотой асуудлуудаас эхсүүлэл гадаадын банк оруулж ирэх асуудлаас эхсүүлэл зөндөө асуудлуудыг ярьж болно. Арилжааны банкуд цахимжаад байгаа мөртлөө өнөөдөр Монголын гадагшаага биш юм гэхэд дотооддоо хийгдэж байгаа гүйлгээнээс авдаг шимтгэл хэвээрээ байгаад байдаг. 2024 оны байдлаар арилжааны банкуудын ашигт ажиллагаа 1.7 их найд хүрсэн. Тэгсэн мөртлөө дотоод гүйлгээнийх нь шимтгэл нь хэвээрээ байгаад байдаг, нэмэгдээд байдаг. Захимжаад байдаг ийм нэг ойлгомжгүй юм яваад байгаа. Банк бол итгэлцэлээр тулгуурласан бизнесээ харилцах, татах, хадгалан. За яваал гишүүнд 1 минут өгье. Харилцагчийг татах, хадгаламж татах болохоор итгэлцэлээр тулгуурласан бизнес гээд эхэлдэг. Зээл олох болохоор энэ нь итгэлцэл биш болоо өрчдөг. Эрсдэлтэй төлөв рүү оруулаад эхэлдэг. Тэгэхээр энэ дээрээс эхлээд банкны үйл ажиллагааны арилжааны банкуудын дотоод үйл ажиллагаануудыг онцгой анхаарах юм шаардлага бас байгаа гэж ингэж үзэж байгаа. Шинэ дурлалын бүтээгдэхүүнүүдийг бас энэ арилжааны банкуд зах зээлд гаргамаар байна. 6% ипотекийг гаргачихсан энэ дээрээ асар их хэмжээний очор арын хаалга үүсгэчихсэн. Гэтэл 8%, 10%, 12%, 13% ч гэдэг юм гэх мэтчлэн ийм шинэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг тохирсон үйлчлэгнүүдийг бас гаргах зайлшгүй шаардлага бас байгаа. Монгол улсын зээлжих зэрэглэл өслөө, банкуудын зээлжих зэрэглэл өслөө, гаднаас хямд их усүртэй бонд бослоо гэдэг. Тэгээ өндөр хүүтэй зээл өгчихсөн зээлийн гэрээнүүдээ эргэж харж рефайнанс хийх тал дээр яагаад үйл ажиллагаа явуулдаг юм бэ гэдэг бас ийм зүйлүүд бас бодогддог юм аа. Тэгэхээр энэ бүх зүйлүүд дээр та онцгойж анхаарахыг ажиллахыг хүсье.